оркестрийн их сонин чанар бол юу гэхээр зэрэг симфони найрал хөгжмийн бүхэл одоо бүрэлдэхүүн үндсэндээ тэр чигээрээ байж штэ. Тэгсэн мөртлөө тоглож байгаа хэв маяг, тоглож байгаа аялал нь болох тэр зэрэг илүү нийтийн тал руугаа, поп тал руугаа ийм юу гоё зааг дээр байдаг оркестр бас дуучид бидэнд бол бас онцгой нэг тийм мэдрэмж төрүүлдэг. Ямар мэдрэмж гэхээр ямар ч байсан нэг их тийм дууралт дүүрэн өвөрмөц тэгээд одоо хөгжим болгоны өөрийн гэсэн өвөрмөц одоо хувь буюу парт ингээд ялгагдаад сонсогдоод ингээд ирэхээр зэрэг маш сайхан мэдрэмж дуучдад бас төрдгөр онцлог. Тэгээд энэ оркестр маань бол жилээс жилд одоо улам төгөлдөрж иж Монголд бас урд өмнө байгаагүй мэдрэмжийг төрүүлж байгаа оркестртаа бас уран бүтээлийн хамгийн том амжилтыг хүсье. Breaking us down when the ocean let us be. We belong to you and me. I believe in you. Ностальжи гэдэг чинь утга нь бол орчуулбал эргэн дурсах уу гэсэн одоо сайхан хуучныг дурсах тэр дундаа хөнгөн гунигтай. Тэг хөнгөн тий бас нэг жоохон хөнгөн гуниган юм өнгө орсон үг л дээ. Хүмүүсийн залуунаас за тэр үеийн аялгуунууд тэр аялгуунд болж байсан хайр дурлал одоо сайн сайхан за магадгүй одоо гуниг бас хагцал ийм бүх зүйлүүд сэтгэлд энэ хөгжимтэй хамт буудаг нэг ийм сайхан үдстэй. Тоглолтын хөтөлбөрийг гаргахдаа хүмүүсүүдийн сонсъё гэсэн ойр сонсоогүй эсвэл байнга сонсох дуртай тийм бүтээлүүдийг жагсаагаад хүмүүсүүдэд сонсоход хялбархан мөртлөө уянгалаг их шиглэнтэй тэгээд дээр нь бол тийм бүрэн хэмжээнд хүлээж авахар ийм дуунуудыг тоглож байгаагаараа хүнсгтэй болоо гэж бодож байна. Бидний дуунууд бол бараг 40-50 жил дуулж байгаа дуунууд шүү дээ. Биднийг ураад ахыг бодоход бидний дуунууд хэрэгтэй л юм шиг байна шүү дээ. Түшилсэн наалаа хамашгүй эцэнгээ эдлийн суугаа 11 сарын 7-8 за одоо хуучны бид нар бол октябрийн баяр гэж цэжилсэн байдаг. Бид парадн дээр нөгөө юунд фон зогсдог талбай дээр ийм өдрүүд байсан. Тэгвэл энэ өдрүүдэд тэр сайхан тухлах газар тансаг сайхан юм яруу хөгжим сонсож хамтдаа нэг одоо сайхан жишээ өнгөрүүлэхийг урьж байна. Ностальжия Анир Pop Orchestra 11-р сарын 7-8-нд 19 цагаас Corporate Convention Center-т